наад асуудлаа эрүүгийн журмаар нь цуг явуулахгүй тэгжээж л амжилтанд хүрнэ шүү дээ. За ойлголоо өмгөөлөгч. За баяртай. Аа. За мэрэгжлийнхт өмгөөлөгч. За зарим дүнэлтэ хандаж хэлэхэд бид өхөн чинь мэрэгжлтэй хайртай бас би эндээ хайртай байх хэрэгтэй байхгүй юу. Өнөөдөр дөнгөж сая Чингэлтэй дүүргэд дээр шүүх хугацаанд ороод гарчиж байгаа байхгүй юу. Ажил гүйцэтгэх гэрээний одоо төлбөрөө нэхэмжилсэн гэтэл нөгөө талаас гим хорон нэхэмжилж байгаа байхгүй юу. Гим хорон юу юм гэхээр одоо ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө өмнөөс нь мөнгө төлөө тэр мөнгөний одоо нөгөө компаниас нэгч ийм асуудал байхгүй. Тэгэхээр би л ахын дөө яг чи хуулийн хэлцгээд анханасаа чамаас зөвлөгөө аваад тэгээ чи болно гэд хэлцэл юм байлгүй. Гэхдээ чи нэг эвтэй хэлээ ойлгуулчихаа. Манай нэхэмжил бол зайлшгүй хангагдана. Та нар ажил үйлчлэгээ авцуучаас өгөх ёстой. Танай нэхэмжлийн хувьд бол хангахдахгүй баха. Ягаадгүй л эрүүл мэндийн даатгалын сан гэж байж хахад тэр сангийн өмнөөс мөнгө төлчөөд мөнгөө нэхэмжлэгч нь гарах хууль зүйнслэхгүй байхгүй. Шүүгэн шийдвэр ялагдаж гарахаас өмнө дүү эвтэйхэн хэлээд компани болиудад хувь хүмүүсээр нь нэхүүлчихээ гэдэг зөвлөгөөг би чин сэтгэлээсээ одоо ахын хувьд ахмад өмгөөлчийн хувьд би хэлж байгаа байхгүй. Гэтэл үгүй гэж ороод ялгаж байгаа байхгүй. Гараал захил руу уцчих болтой нөгөө захил нь аймаар загнаж байгаа байхгүй. Тэгтэл ахнаас чи бол одоо мэрэгчлэгт дүүнэлтээ бол одоо хайртай шүү дээ. Тэгээд бас тэр чин сэтгэлээсээ хэлж байгаа тэр зөвлөгөөнүүдийг бас анхаарч бол зүгээр л юм байна.